За тэгэхээр энэ 5 жилийн төлөвлөгөөн дээр эцэст нь бол Монгол улсын дотоодын нэгтгэж түүний хэмжээнд эзэлж байгаа энэ салбаруудын хувийн яаж өөрчлөгдөх юм бэ гэдгийг үндсэн чиглэлд тусгаж оруулах боломжтой байсан уу? Нөгөө талаасаа бас бүс нутгуудын одоо дотоодын нөхцөлд эзэлж байгаа хувь хэмжээ, за мөн одоо түүний бүтц одоо яаж өөрчлөгдөх юм бэ гэдэг талаар бас яаж туссан бэ гэж тодруулж асуумаар байна. За хоёрдугаар болохоор бол асуулт маань бол инфляцтай холбоотой асуулт байгаа. Тэгэхээр сая 10 сарын инфляцийг харахад 9% болоод өссөн. За энэ дотроо болохоор бол яг Монгол улсын өөрийнх нь дотоодоос хамаарч байгаа инфляцийн хувь хэмжээ бол бараг 70 орчим болсон харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл төрийн зохицуулалтаа бараа үйлчлэгээ буюу одоо цахилгаан эрчим хүчний үн, дулааны үн, шатхууны үн. За дээрээс нь бол дотооддоо үйлдвэрлэж байгаа хүнсний үн, дотоодын бараа үйлчлэгээний үн бол 70% бүрдүүлж байна. Тэгэхээр энэ тал дээр болохоор яг эх 5 жилд одоо ялангуяа эдийн засгийн хөгжлийн яамнаас энэ инфляцийг одоо энэ хянаж салбар хоорондын дунд зохицуулалт хийх талаар ямар одоо бодлогын арга хэмжээг энэ 5 жилийн төлөвлөгөөн дээр тусгаж байгаа вэ гэж асуумаар байгаа. Тэгэхээр одоо нийлүүлэлтийн гаралтай энэ инфляцийг хянаад энэтэй холбоотой бүтээгдэхүүн үйлчлэгээ болгон дээр нь тодорхой хэмжээнд энэ салбар хариуцсан яамдад нь үүрэг чиглэл өгч ажиллаж энийг сайжруулах талаар ямар төлөвлөгөө тусч байна гэдэг ийм асуулт байгаа даа. Тэгээ 5 жилийн бодлогын үндсэн чиглэл өөрөө 8 зорилтод энэ хөтөлбөрөө дотор нь багтаагаад оруулж ирж байгаа. Тэгэхээр бид нар бол хөгжлийн бодлогын маш олон бичиг баримтууд хуулиар өргөн мэдүүлэх юм үүрэгтэй. Тэгэхээр энэ 5 жилийн бодлогын чиглэл бол илүү төлөвлөгөө гэхээсээ илүүтэйгээр яг аль зүг рүү явах вэ гэдэг ийм чиглэл өдөртөмж гэж бас ойлгож байна. Тэгэхээр энэ хүрээндээ бол инфляцтай холбогдуулсан зохицуултууд бол яг нөгөө индекс индикаторуудтайгаа холбоот бол оруулж ирсэн. Жишээ нь 3 дугаар хавсралт дээр бол та бүхэн харуул 2030 он гэхэд инфляцийг 5% тогтвортой түвшинд хадгална. За энэ хүрээнд бол эрэлтийн гаралтай инфляцийг 5, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг мөн 5, за хүнсний барааны үнийн өсөлтийг 6, импортын барааны үнийн өсөлтийг 4% хязгаарлана гэдэг ийм бол зорилт оруулсан. Хүнсний инфляцийг 6% болгох, импортын инфляцийг 4% болгоно гэсэн ийм чиглэл оруулсан. Тэгэхээр энийг эдийн засгийн яам, сангийн яам, за мөн одоо төсвийн бусад ерөнхийллийн захирагч нарыг оролцуулаад энэ тоонуудыг бол гаргасан байна. Тэгэхээр мэдээж засгийн газрын өр дээр хүртэл хязгааруудыг тавих ёстой. Өр их байх тусмаа мэдээж төгрөгийн ханш сулрах эрсдэл бол байгаа. Тийм ч учраас бид нар энэ засгийн газрын нийт өр бол яг нийт GDP-гийнхаа бараг 60% байгааг 45 руу буулгах ёстой. Тийм учраас буулгах энэ зорилтыг бол жилээр нь хэд хэдэн хувиар хэдэн 1% буулгах вэ гэдгийг нь тавиад төсвийн ерөнхийллийн захирагч нарын үр дүнтэй нь уяад ингээд тавьсан гэсэн үг. Тэгэхээр эргээд хүлээгт одоо хариуцлагч гэсэн яг энэ тоо үзүүлэлтэнд яагаад одоо буулгаа вэ гэдэг дээр бол бид нар хариуцлагаа бол ингээд яриад явхад бол хэмжихэд их амар болно гэж бол бид нар бас ойлгож байгаа. Тийм учраас яг энэ инфляцтай холбогдуулаад энэ тоо хэмжээсүүд бол яг ингээд шууд тавигдаад бол явсан. Тэгээд үүний хүрээнд бол бид нар мэдээж эдийн засгийн хөгжлийн яам одоо төсвийн хүрээгээ өргөн мэдүүлээд ингээд ажиллаж байгаа учраас энэ хүрээ хязгаар тоон дээр бол яг юм хязгаарууд хатуу бариад явхад бол бас тодорхой үр дүнд бол хүрнэ. Зүгээр инфляц дээр бол Монгол банк бол нөгөө зорилттой интервал бол тодорхойлдог. Тэгэхээр энэ Монгол банкны зорилт интервалын түвшинд бол инфляцийг бол бид нар бас хадгалаад бол явж байгаа. Тэгээд мэдээж Монгол банк бол нэг 4-8% интервал байлгахаар бол зорж байгаа. Тэгэхээр бид нар бол үүн дээр бодлогын бас тохируулгуудаа хийгээд цаашдаа бол яг нэг 5% нь хадгалаад бол 27 оноос 5% гэж хадгалаад явна. Энэ зорилтоо ингэж тогтооно гэдэг байдлаар явсан. Тэгэхээр жил болгон 1%-аар бууруулах үүргийг төсвийн ерөнхийллийн захирагч нар бол хүлээж байгаа гэдгийг хэлье. За энэ инфляцтай холбоотой асуудал яриад байгаа нөгөө зээлийн хөг бууруулъя гэж яриад байдаг. Гэтэл нөгөө инфляц нь өндөр байгаа дахаар зээлийн үн буурч өгөхгүй байгаа юм аа. Монгол улсад бол одоо энэ инфляцийг хэмждэг, хяндаг байгууллагууд нь байгаад байдаг. Яг нөгөө сагсанд байгаа 330 бүтээгдэхүүнээ хувааж аваад яамдаар нь хуваарлаад за тэгээд тэр тухайн яамдын одоо барьж байгаа бодлогоос хамаарат тухайн бүтээгдэхүүнүүд бараа үйлчлэгээний үн ер нь цаашдаа яахаар байгаа юм бэ гэдгийг төсөөлөө гаргаж явдаг. Энэ ажлыг эдийн засгийн хөгжлийн яам хийхгүй бол бид нар одоо энийг ингээл яриад яваад байгаа. Зөвхөн Монгол банк одоо зээлийн үгээ
өсгөөд мөнгөний хатуу бодлого бариад ч юм уу инфляцийг барина гэж байхгүй. Тийм учраас энэ дээр бол ялангуяа эзэн засгийн хөгжлийн яам дээр анхаарч ажиллах шаардлагатай. Ялангуяа энэ хөгжлийн бодлого төлөвлөлтөндөө энэ чиглэлээр одоо эдийн засгийн хөгжлийн яамны бүтцийн хүрээнд байх юм уу? Тэгээ ажил засгийн газрын түвшиндээ байх юм уу? Ямар ч байсан энэ талаар нэг энэ салбар хоорондын уялдааг нь хангаж хяндаг ийм одоо бүтэц шаардлагатай байна гэж бол би өөрөө үзээд байгаамаа. Тийм. За Сорон Зам бол шиг үг хэллээ.